I'm watching this video. Rick and Morty хоёр nihilism, capitalism-ийн үнэн төв, woke culture. За би нөгөө өмнө аль бичлэг дээрээ хэлээ. Одооноос эхлээд анга цайны биш бас бусад медиа чиглэлүүдээр ч гэсэн өөрийнхөө хиймээр байгаа бичлэгүүдэд оруулах байх гэж хэлсэн санагдаж байна. Okay. Тийм угаасаа би контент бүтээх маш дуртай. Гэхдээ энэ дуртай гэдэг хамгийн гол мотивац өрөө дуусгачихгүй тул те. Нэг тийм burnout гэдэгт орчихгүй тул өөрийгөө нэг хайрцаглаад хүчлээ дэлгүү. Яг хиймээр байгаа бичлэгийг шууд хийгээд ирсэн настаа хэрэгтэй гэж бодд юм аа. Тэгээд чаналынхаа үндсэн гол сүнсийг алдчихгүй тул голцоо анимаараа дагнаад явна л да. За ерөнхийдөө тийм оршлоо ярьчлаа. Одоо шууд Wabalabatabdab, Simpsons, Family Guy, South Park, BoJack Horseman, Rick and Morty шилдэг нь. Энэ бол Америк биш, энэ бол Монгол. Тэгэхээр та нарыг өмөлж хамгаалах фэнүүд ч байхгүй, уйлж олно. Iron Give гэдэг. Та нарыг өнөөдөр Монголын Facebook дээрх бүүмрүүд шиг бүлэдэж үзүүлнэ. Instagram дээрх Z generation-ийн шийдэлж үзүүлнэ. Гişиг газар байхгүй та нарт угаасаа тийм ядаж стар TV гарч яасан те. Нэрэнгээс миний хөдлөө өгөхтэй Rick and Morty бол бараг шууд Арканы дараа орох үе цамгийн дуртай цуврал. W-Rage-Bet. Би өөр яг ингээд нэг тийм дуртай ангууд ялангуяа бүр түүж байгаа дүүдц үедээ дахин дахин үздэг байхгүй юу? Тэгээ одоо зөнгүүд нэр анзаарч байгаа юм байна. Амар олон гоё алчаа жокнуудыг ойлгохыг өнгөрөөчихсэн билээ тохоо үедээ. Жаахан бахтаа бол бараг би тэр нийт жокныхаа 50% нь ойлгосноо үгүйтэй ил байсан мөртлөө стил хангалттай сонирхолтой хөгжилтэй байдаг байсан. Хүмүүс ихтэй сүүлийн эдийн системийн нэлээд уйдгартай ядсан болоод байгаа гэж шүүмжиж эхэлж илээ л дээ. Яг хоо би ч гэсэн ганц зөвхөн байсан гэдэг дээр бас яг зөвхөн хэдэн анги банк угаасаа бүх бичлэгүүд үзсэн турш бүх ангиад төгсрүүлнэ гэдэг чинь хот штэ байхгүй штэ. Хичнээн бүтээл зүтгүүтэй байлаа гэдэг бас санаа дуусч таарна. Харин ч 7 сизний турш үдий зэрэгтэй байгаа. Үдий зэрэгтэй байгаа ч гэж ер нь тэр сүүлийн сизн дээр ч гэсэн галзуу галзангууд байж лээсэн. Давхархаа болцгоо хідүүлээ. За муу хайртай цувралаа. Ерхийд нөмөрөө дуусчлаа. Бичнийхаа үнсийг сэрвэ шууд орё доо. Цуврал маань бол episodic storytelling, анги болгоно нь өөр storyтэй, үргэлжлсэн биш болохоор хаанаас нь ч үтсэн ойлгоно. Окей. Тийм болохоор ер нь бол шинээр үсэж бодож байгаа хүмүүс баг IMDb-гээс хайж агаад хамгийн өндөр оноотой ангиудын түүгээд үзсэн ч баг I'm watching. Шууд үзэхэд бэлэн болохын тулд үндсэн дөрөв болон ерхий плотын товч яриад өгье. Окей, Rick бол сууд ухаантан, бүр зүгээш нэг genius ш, бүр ертөнцийн хамгийн ухаантай оршихуйч гэж дөрөөд дурддаг. Ахуулыг л ер нь тэр үг хэллэг үзэл бодлыг тэр нэлийн хурц муухай ааштай, empathy, өрөв цай, мэдрэмж идэрч гэсэн love энгийн үн яг шиг биш. Ачхүү Мортин болохоор жоохон зожиг маягийн сургуульдаа ч гэсэн ихэдөө лүүсэр дүү. Тэгээд нөгөө ахандаа бол өвөөгөө бол хамаагүй empathyтэй, мэдрэмжээ өлөөшөдгүй ингээл хөгчиг байсан юм. Сиси явах тусам олон өвөөтэйг адилхан болж байгаа нь цувралаас харагддаг. Саамар болохоор Мортиг игч, Мортиг бодвол арай нийтч. Гэхдээ бас л сургуульдаа жоохон гадуурхах гэдэг цөөхөн найстай хүүхд юм шиг санагдсан юм миний бодлоо. Тийм ч болохоор муу мэдэхгүй өвөөтэйг бас нэлийн дотсосгоор орлогууд хийдэг. Хэмэл бол Мортитэй өрсөлдөд байдаг штэ. Би ихтэй Самрын дүрд бол айгүй дуртай. Мортиг бол хамаагүй хүчтэй сэтгэл зүйтэй. Бас цагаат бол айгүй хөөрхөн сайхан сөөлх сэтгэлтэй дүр штэ. Жэри бол Морти Самар хоёрын аав. Бүр яг жинхэнэ нэг тийм толгой муутай, бийч муутай, гэр бүлдээж угаасаа нэр хүндгүй байн бүлэдүүлж идэг үлддэг аяхгүй юу? Hi, Mrs. Smith. I like your hair better this way. How's the stomach? What? Hey! I only said hey. It's not like I can do more than that. Гэтэ Жэригийн дүр бол гоё. Жэри Рик хоёрын харилцаан дэрийн цувралын үнэхээр гоё алчиг жөөгнүүдээс тогтдог. Бэти болохоор Жэригийн ихнэр, Рикийн охин. Ер нь бол үгтэй гиморгу юм шиг харагдаг. Гэхдээ заримдаа бол жоохон сайко байрны. Бас л эвгүй аргагүй л дээ Рикийн хөвгч шүү дээ. Жэри ч гэсэн яг хайртай эвгүй юу гэдг нь нэг жоохон онцгдуу. Надалаа хөвгтэй энэ дүр нөгөө дүрөө одох юм бол жоохон суудл үүрэг багтай юм шиг санагддаг. За давчирвал нэг иймэрхүү. Одоо шууд үндсэн санаа руу оръё. Rick and Morty бол одоо нийгэм толгомдоод байгаа асуудлууд, pop соёл эдрийг хайр найргууд эсэлдэг. Тэгээ бас их жокнууд нь философи шинжлэх ухаантай холбогддог болохоор энэ тал дээр ядаж нэг анхан шатны мэлэгтэй байвал аюу зүгээр. Би лав нэг шинэ онол үзэл эдэр олж мэдчихэл үзэнгүүд яг тэрүүгээр Rick and Morty эдийн жок хийсэн байдаг. Тэгэхээр хэрвээ чи иймэрхүү танин мэдхүн чиглэл аюу хоббитэй нерд маягийн нөхрөөл тэр ашиглалуудын аюу гоё кэч хийж чадна. Бас заримдаа тэр ашиглалууд нь ганц инээлхээс ч гадна толгойд нэлээ юм хийсэнтэй ухааруулж бас чаддгаа. Nobody exists on purpose. Nobody belongs anywhere. Everybody's gonna die. Come watch TV. За цувралын ерөнхий гол агуулга нь бол ерөөсөө амьдрал утга учиргүй юм аа. Чи хитрхи өчүүх юм аа, хинч биш юм аа гэдгийг анги болгон дээрээ харуулдаг.
Гэтэ харуулгахдаа тэгж хутарсан, ийм орсон, nihilist маягаар биш, дандаа л утга учиргүй байна гэдэг чинь харин сайхан зүйлээ. Дими юм санаа зовхоо болоо гэсэн нэг тиймэрхүү existentialist төрлийн absurdism тал руу чиглэсэн философи юм шиг санагддаг. Ер нь бол гэхдээ энэ утга учир гэж нөхрийг бидний ухамсарл харгаж ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Утга учир гэдэг зүйл бол угаасаа ертөнцид биш бидний survival instinct байгаа шүү дээ. Тэгэхээр ертөнцид утга учир байх цорын ганц боломж нь ертөнцөөс давсан ухамсар уу одоо ертөнцийг бүтээсэн бурхан ч байд юм уу те. Ийм үед л яг уу боломжтой байж болох юм. Гэхдээ тийм үед байсан ч гэсэн 19-20 дугаар зуунаас хойш нөгөө Ницше, Сартер, Камю зэрэгтэй философч нар бол оршихуй мөн чанараас өртдөг болохоос мөн чанар оршихуунаас өртнө гэж байхгүй. Тэгэхээр чамд анханасаа хайгаад байх мөн чанар гэж юм байгаагүй. Өөрийгөө олон нийтэр гэж байхгүй. Чи зүгээр өөрийгөө бүтээх ёстой буюу энэ ертөнцид угаасаа л ямар ч утга учир байхгүй. Бол угаасаа баг байхгүй. Бүр үнэхээр байдаг байлаа чиний утга учирт нөлөөлөхгүй. Чиний утга учир гэх зүйл чиний л ухамсарт орж байгаа учраас ямар хэлбэрт оруулмаар байна, ямар мөрөөдлөөр замнамаар байна, амьдралыг ямар байдлаар таашаамаар байгаа нь чиний л дур юм а гэсэн. Тийм existential төрлийн философи хэтэрхий ирчи авцсан л та сүүлийн үед. Тэгээд Rick and Morty-од ялангуяа Nietzsche-ийн философи дээр аягүй их түшгэлтэй юм шиг санагддаг. Алдартай ишлүүдийн хүртэл пародиогоор оруулсан байдаг. My life has been a lie. God is dead. The government's lame. Thanksgiving is about killing Indians. Jesus wasn't born on Christmas. They moved the date. It was a pagan holiday. Ингээд нэрээ ахын философи жоох ярил нөгөө алдартай бурхан өгсөн бид нар алдсан эдэр гэсэн сүртэй санаандууд нийцстэй дээд хүнийг бүтээх гэсэн хүчтэй амбицтай холбогдсон штэ. За тэгвэл дээд хүн гэдгийг янз бүрээр хүмүүс сайлбарладаг л та. Гэхдээ ерөнхий утга нь ертөнц утга учиргүй байсан ч гэсэн утга учиртай амьдарч чадсаар байгаа хүнийг хэлээд байгаа байхгүй юу? Яг нь одоогийн биднэрт бол амархан сонсогч байгаа ах. Гэхдээ Ницчегийн тэр үед чинь их тезрэлтийн онолж танилцуулагдаагүй ертөнцийн аимшигын том уудам хязгааргүй ч гэсэн хүндрэлтэн бүрэн ухаараагүй л байсан шүү дээ. Гэхдээ ер нь одоо ч гэсэн бодоод үзвэл өөрийгөө этист гэж нэрлэдэг нөхдөө цагаа тулгаар те. Ил ухамсартай биш юмаа гэхэд далд ухамсарт нь бурхан ч юм уу ямар нэгэн далд ертөнц гэж байд юм биш үстэй. Ертөнц утга учиртай юм биш үстэй гэсэн өчүүхэн ч болтгой. Итгэл орч идэм болов гэж би боддتي. Хэрвээ заяа. Шинжлэх ухааны хөгжил бүр тулдгаа тулаад эцсийн үзээд бурхан гэж байхгүй, сүнс гэж байхгүй, одоо үхэл бүх юм дуусаа гэдгийг 100% баталчих юм бол ертөнц гэдгийг утга учиргүй гэдэг нь бүр абсолют үнэн болчих юм бол бидний хідэн үргэлжлүүл амьдрч чадах бол амьдрсан ч гэсэн хідэн амьдрч чадах бол тийм хідэн хувь нь. За бидний Homo sapiens зүйлийн бусад хүндрэлт огтнуудаас ялгардаг хамгийн чухал онцлог нь гэхдээ гоё юм биш үү? Тэ. Амьдрал ямар ч утга учиргүй гэдгийг хүн болгонд ойлгуулад тэгээд лүүзрүүд нь зүгээр амиа оролцвол тэ. Манай арай илүү гоё амьдрахыг санагч. Төсөөлөн бодох чадвар байсан те. Төсөөлөн бодсон учраас янз бүрийн шашин үүсгээ тэрүүгээрээ амьдрах утга учир энэ гэсэн зүйл зохиогоод нөгөө ирмэлзэл төдийл байсан амтналаг рефлексээ хүсэл гэдэг нэлээд комплекс, нэлээд хүчтэй амьдрах мотивацаар сольсон. Гэтэ хэрвээ тэр амьдралыг хөдөлгөж хүсэл нь буюу тэр утга учир зорилго нь байхгүй болчих юм бол бүр яг чихнээсээ мөрөөдөлгүй хүч чадлын санаархал гэсэн унган шин чанар эдрэн ч гэсэн үгүй болчвол манай тэр нь амьдрч чадах юм уу? Чадна шүү дээ. Бид нар л баг амьдрч чадахгүй бах. Амьдрч чаддаг болохын тулд Homo sapiens-ээ дахин нэг удаа хувьсаад дээд хүн буюу дээд Homo sapiens болохоос өөр аргагүй. Ницчегийн хэлгээд байгаа санаа философиг бол би нэг иймэрхүү утгаар ойлгосон. Тэгээд Рик Санчес гэдэг дөр бол яг Ницчегийн хэлдэг тэр Homo sapiens-ийг давсан дээд хүн буюу ертөнцийг утга учиргүй гэдгийг хамгийн тодор ясмахандаа тулд ойлгосон ирнэ. Амьдралыг аюулгүй enjoy-лаа те. Бас тэр мэдрэмж, empathy гэсэн хүнд байдаг шин чанаруудаа хүртэл хадгалангаа бусдад харилцаж чаддаг. Ёстой л дээд хүн гэж хэлж болохоор дүр аам л та. Stop digging for hidden layers and just be impressed. I'm a pickle. I'm just trying to figure out why you would do this. Why anyone would do this. The reason anyone would do this, if they could, which they can't, would be because they could, which they can't. Бурхан гэснээс нөгөө олон ирсэн цавагдаад байдаг анги дээр манай хүн Мортиг аварчаад бурхнаас аврал ирээд байдэн штэ. Яг хав магадгүй Рик угаасаа өхгүй гэдгийг мэдчихсэн зүгээр тоглоомоор тэгсэн байж болно л доо. Гэхдээ хэрвээ үгүй бол Рик хүртэл те ертөнцийн хамгийн ухаантай оршихуй хүртэл бурхан үнэхээр байдаг үгүйг мэддэггүй болж таарна. Тэгэхээр энэ нь юу батлах вэ гэхлээр ертөнц дэх асуултын далай дуусч хүн байна. Хамгийн ухаантай оршихуй хүртэл тэр мэдлэгийн хязгаарт хүрч чадаагүй байна гэсэн ертөнц утга учиргүй гэдгийг улмал батлахаар факт олж мэднэ. Заас тэгээд density-г ингэсгийгээд орхийг айс. Давчхандаа ертөнц утга учиргүй бурхан хүртэл оршдог байсан ч гэсэн утга учиргүй хэвээрэл байна. Гэтэ бид нар утга учиртай ертөнцийг утга учиргүй гэдгийг ойлгочих юм бол бид нар хүссэн утга учираа бүтээж болно.
Тийм. За одоо жоохон сэтгэж жигрүүлээ. Ертөнцийн биш нийгмийн талаар ярилцъя л да. Just do this. I have English homework. Still learning English? It's the language you speak. How dumb are you? Listen, Morty, I hate to break it to you, but what people call love is just a chemical reaction that compels animals to breed. It hits hard, Morty, then it slowly fades. Энэ сурал дээр бол бас л алхам тутамдаа Та энэ стерео бодож ирсэн байна. асуудлуудыг яжилж идэг. Ялангуяа капитализмыг ол зогсоо цагууд ийсэлдэн шүү дээ. Гэтэ яалтчгүй капитализм өөрөө айгүй асуудалтай систем л дээ. Ялангуяа нөгөө хямралаас өмнөх капитализм бол бүр арай л дэндүү байсан гэж I love capitalism. Угаасаа ямар сайндаа л Марксийн тэр хүний заяагтмал шин чанарыг боомлсон философт ялгдангаа алдаа дэлхийг хоёр хуваалгуулчихав дээ, тэ. Нэрнгээсээ л хүний амьдрал богинохон. Тийм байхад энэ богинохон амьдралын архны уралдаан зориулахыг шаарддаг систем бол хаанаас нь шаарсан асуудал юм л дөө. Капитализмын хамгийн хэцүү тал нь эдийн засгийг дандаа өсөж яхахыг шаарддаг. Зогсох боломж юус өгдөггүй. Жишээ нь iPhone-ийн шинэ хувилбар гарахгүй 1 жил болчихвол юу болох вэ те? Тэр шинэ хувилбарын загварыг гаргах дизайнер, маркетингийн багийнхан, үйлдвэрийн ажилчид бүгдээрээ хийх юмгүй болно. Ажилгүй болж магадгүйгээр. Ингээд ирэнгүүт мэдээж эдийн засаг жижигэрнэ. Тэрийг нөхөх гэж бөө юм болно. Хэрвээ нөхөж чадахгүй бүр улам жижигрээд ах юм бол тэгээл Карл Маркс номер 2 гэл ороод ирнэ шүү дээ. Капитализм гэдэг нь өөрөө яг нэг тийм зүрхний цохилчтэй. Жаахан цогсчих юм бол шууд сэхэл авахгүй хүч гэдэг. Яг хүн төрөлхтний хөгжилт хэрэгтэй гэж найдаа да. You went into a store, an actual honest-to-God store, and you bought something. You didn't ask questions or raise ethical complaints. You just looked straight into the bleeding jaws of capitalism and said, "Yes, Daddy, please." Гэтэл бид ганцчээш магадгүй үнцэнтэй. Хойтлын background music гэдэг бүр ингээ улам хүндрээш. Нэг юм удаанаас сонсч үзэг юмсан хойтлын background music-ийг амьдралаа хүн төрөлхтний төлөө зориулж нэхээр өрөвдөлтэй л нөхдөөд юм л та. Дааш тэгэл хүн төрөлхтний ямар ч гоц толгой энэ хэрцгий онлоос илүү сэтгэж чадаагүй байгаа нь бүр хамгийн үнэтэй. Магадгүй ихтэй гол асуудал нь капитализмаас арай дээр онол боловсруулсан ч гэсэн бид нар өөрсдөө эхэлж илүү боловсрохгүй бол бүтээхэргүй байдаг баг. Тийм нийгэм гэдэг чинь бол яг үндэ зүгээр зэрэглээ шүү дээ. Бид нар л нийгмийг бүрдүүлж байгаа атомууд нь. Тэгэхээр бид нэр өөрсдөө арай дээр хүмүүс болтлоо, арай дээр нийгэм хүсээд хэрэггүй, боломжгүй угаасаа. Тэгэхээр одоохондоо угаасаа энэ капитализм, ардчил либерализмын хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй. Нэрээ энэ хэдийн ингэтлээ өвпи өрсөлдөөнгүй үнэн онол байгаадаа ганц шалтгаан нь маш их хэрэгчлөө олгодог. Хүний хэрэгчлөөнд дуртай, өрсөлдөх дуртай амтэлэг шинжийг хүлээн зөвшөөрж сул тавьсан ганц хэсэглэл учраас л хүн төрөлхтний түүхэнд хамгийн бэст нэгаад байна. Тэгэхээр нэрээ энэ бичлэг сонгуулаар орох бах. Саналаа өгөөрэй. Хэрэгчлөөгөө идлээрээ. Насаараа харахны уралдаанд оролцож овчоод хамгийн чухал сонгох хэрэгчлөөгөө идлэхгүй бол харамсалтай эстэй яаж чадсан. Тийм. За тэгээ юу ярьж илаа? What? Сонгох хэрэгчлээ хамгийн чухал хэрэгчлээ нэг юу? Ер нь бол тийм юм тий. Бид нар өөрсдөө илүү дээрчиж илүү дээр нийгэм зогслоо штэ. Гэтэ асуудал нь бид нар ерөөсөө дээрдэхгүй байна гэж. Яхаа хэдэн зуун жил яхтай харьцуулбал хамаагүй инэрэнгүү болсон л доо. Жахаа битгий давраад бай тий. Гэтэ асуудлууд оршсоор л байна. Рик Морти ч гэсэн тэрийг янз бүрээр дийсэлсээр л байна. Өнөөгийн нийгэмд их жишээ нь одоо woke culture ч юм уу те. Яг хөө мэдээж энэ sexism, racism, homophobic гэдэр бол хүний амьдрах эрхийг зөрчсөн нийгэмд байхсгүй аршингууд гэдэг нь бол үнэн л дээ. Гэтэ хувь хүнд бол байж болно шүү дээ. Жишээ нь нэг хүн нөхөр үнхээр нэг тийм хаагдмал богдмол орчин төсөөд өөр өнгөт ярьснуудыг LGBT хүмүүсийг эсвэл одоо эмэгтэй хүн туурцнаас болоод үзий яддаг болцсон байвал яах вэ те. Тэр бол тэгэхээр үзий ядах нь хувь хүний эрх. Гэтэ тэрийгээ тэгээд санаатаагаар олныг уриалгах маягаар тийм худал фактууд эдрээр даалгаж үзий ядах нь нийгмийн ашиг сонирхлыг зөрчинө л дөө. WTech. Юу гэсэн үг вэ гэхлээр олон хүмүүс тэр нөхрийг сохроор тааган дөрэн нөгөө 100 жилийн өмнөх хаасайгүй ялгуурлан гадуурхалтай шодрог ус хүнлэг биш нийгэм рүүгээ буцаж ухрана л гэсэн үг. Тийм тэгэхээр чиний эрх чөлөө бол нийгмийн ашиг сонирхлоор угаасаа хязгаарлагдана гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Гэхдээ хэд туушраад ирэхээр те өдөр шингүү согсоо зайгүй өдрөө чинь толгаад ахаар те. Чиний жишээлбэл дургүй юм чинь андаа энэ гоё энийг хидэд үзье. Энийг ойлгохгүй бол чи хоол амтлах чадваргүй мэн гэж чичрээд байвал ямар ч хүний уур хүрнэ штэ. Ew, what the hell? Jesus, there's flies in my ice cream. Presidential decree. All ice cream is now for all beings, no matter how many legs. Бүрний асуудалгүй байсан хүн хүртэл асуудалтай болж болно. Хүн угаасаа л тийм хит тууширсан толголтод дурггүй. Ер нь ямар ч юмн дээр хит туушрал юм бол нөгөө талд нь бас нэг эсрэг туушрлыг үүсгэж идэг. Хоёр өөр туушрлаас талцал үүсдэг. Тэгэхээр аргадчих хэвээр. Миний бодлоор жишээ нь Disney ремейкийг хар арс техноор хийж байгаа нь woke culture-а дэмжиж байгаа биш. Харин ч улам их хейтрүүд фармлж байгаа үйл явц гэж хараад байгаа.
За Yes. тэгэл хүү амьтны хүүхд насныхан баатруудын дөрүүдийн рүүний зогсоо загуу хил аманд орооцолжуулж ийснаас шинээр дүрцэх байгаа те. Шиний Spider-Man Miles байгаа нь бол хинт ч асуудал болоогүй шүү дээ. Yes. Хүчтэй бие даасан эмэгтэй гэдгээр Arcane Y эдэр шиг жихнээсээ хүчтэй бие даасан эмэгтэй бүтээж л угаасаа хинч машгах. Yes. Харин тэгж чадахгүй байвал те. Бидний тэнийг гэж бодож байгаа юм шиг нүүрэн дээр улаан цай логохгүй юм а тулгаад байвал угаасаа олон хүмүүс хейтлэн. Ялангуяа өсвөр насныхан бол учрын шинийг тунгаахгүй хүмүүсийг дагаад хейдэлчтэй шүү дээ. Does all interdimensional TV have to rely on juvenile violence? Well, Summer, maybe people that create things aren't concerned with your delicate sensibilities. You know, maybe the species that communicate with each other through the filter of your comfort are less evolved than the ones that just communicate. Maybe your problems are your own to deal with, and maybe the public giving a shit about your feelings is a one-way ticket to extinction. Тийм тэгэхээр woke culture-ийг Oh my god. I am watching this show. ялангуяа өсвөр насныхан бол учрын шинийг тунгаахгүй хүмүүсийг дагаад хейдэлчтэй шүү дээ. Does all interdimensional TV have to rely on juvenile violence? Well, Summer, maybe people that create things aren't concerned with your delicate sensibilities. You know, maybe the species that communicate with each other through the filter of your comfort are less evolved than the ones that just communicate. Maybe your problems are your own to deal with, and maybe the public giving a shit about your feelings is a one-way ticket to extinction. Тийм тэгэхээр woke culture-ийг нийгэм төлөөлөн зөвшөөрөх гэсэн биш улам бүр хейтлүүлээд байгаа хайчиж байгаа нь үнэхээр харамсалтай л да. Гэтэ яг хөө мэдээж хүмүүс бүгд тэнийг биш болохоор woke culture-ийг эсэргүүцлээгээд тийм жихнээсээ racist, жихнээсээ улаан ногоон sexist, жихнээсээ мөрөөр явж байгаа ижил хүснэг үзий хадаад ирэхэд нь алдаад энж гэж баг байхгүй л те. Маш цөөхөн Монголд бол ихтэй зарим ахнар байдаг гэдэг. Сүүлийн үед ихтэй нэрээ нэг тиймэрхүү ээжийн хэмрүүд аягүй их явдаг болсон шүү дээ. Гэтэ миний бодлоор л энэ хүмүүс жихнээсээ тэр нийгмийн цөөх бүлхийг үзий ядсандаа биш зүгээр woke culture-ийг шогсондоо те. Нэгсэндээ эсэргүүцлээ нийгмийн цөөнх бүлэг зориулж биш тэр нүүрэн дээр тулгаатайгаа woke culture-тэл зориулж илэрхийлж байгаа дийсэн гэж боддог. Би ер нь яг л энэ бичлэг хийж байхдаа бодлоо л доо. Хитүүлээ төгс нийгэм рүү ойртож чадахгүй ингээл доороо эргэлдээд байгаа шалтгаан нь бид нар нийгэм дэх асуудлыг шийдэхдээ дандаа хурд хормойгоор нь хойд хормойгоо нөхөд ах шиг байдیں۔ Одоо жишээ нь хамгийн хурцтаад байгаа хүйсийн талцал дээр жишээ авъя л да. 20 дугаар зууны Йоо, Барби болгоо кино байсан. хүртэл баруунд бол эмэгтэйчүүдийг шалгааныг байсан те. Тэгээд энэ асуудлаа шийдэхдээ хит туйширснаасаа болоод эсрэг туйшрал буюу эрэгтэйчүүдийн эрх зөрчигддөг болоод эхэлсэн. Тэнгүү дахиад энэнийх нь эсрэг туйшрал буюу мисожинист байхыг хүссэн, хуучны сагуу эргэж авчрахыг хүссэн эрэгтэйчүүдийн эсэргүүцлийн бас нэг том тавлага одоо нөгөө Андрю Тейт идрээ тохиолоо штэ. Монгол бол яг хөө дэлхийтэй харьцуулахад энэ хөлсийн талцал гэж зүйл арай гайгүй байсны ачаар нэг хөртөөгүй. Андрю Тейт яг мисожинист мөн үү? Гэтэл дэлхийд даяар тэгж хүчтэй шуурж хагаад мэдээж тодорхой хэмжээнд найх нь бол ойлгомжтой. Хүслээ найсраг өвтөд. Бид нар хэрвээ нийгмийн асуудлыг шийдэхдээ ингээд хоёр тишээ ээлжлээл хуушаад авах юм бол хизээш үр дүн авчрахгүй энэ хөгийн парадокст үрд гацсан. Үр дүн авчрахын тулд тэр зөрчилтөө үүссэн бүлэг хүмүүсийн аль аль талных нь эрх ашиг хамгаалсан тийм диалектик хариулт олж иж сайжирч явна гэж би боддیں۔ Эсвэл сайжраал байгаа юм болов би зүгээр жижигээр яг нэг хэдэн 10 жилээр хараад байгаа шахнаад байгаас ш нийгэм бол баг багаа сайжраад байгаа шээс магадгүй л дээ. Сайжирж байгаа. Тэгэхээр тэр чи яг уу санааг нь бол ойлгоцсон те. За Rick and Morty гэж нэг иймэрхүү аним байна. Миний humor sense, амьдралыг харах хүрээ, үзэл бодлыг төрчихсэн, мэдгэдэггүйс нөлөөсөн үнэхээр хэрхэн бүтээл бол мөн. Ер нь бол би Rick and Morty, Boys Eater шиг нэг тиймэрхүү нийгэмдэх асуудлуудыг нэг туйшрахгүйгээр хоёр талын барай зоригтойгоор дийсэлждэг сурлууд дуртай. Тийм. Гэтэ баг тийм биш байсан ч гэсэн энэ галзуу mind fuck хийсэн плотууд нь байгаа цагт стил үзгэл байсан баг. Энэ бол гэтээ нэр үнэхээр төгс рүү ойрцсон сурлаа. Жохон trash ангиуд бол байгаа, хүлээн зөвшөөрнө. Гэтээ тэдний цувралынх нь орой өвнч баг хүрхгүй л гэж боддог. Яс тэгээд хаяа иймэрхүү бичлэгнүүд орно. Гэхдээ мэдээж чихэн хийсэн шиг анима төлөхөө барьж явах нь хിവэрэ. За тэгээ хэрв та миний бичлэгийг өнөөдөр л анх удаа үзэж байгаа бол шинэ үзэгч бол анимных үздэггүй бол одоо тарч хийж олноо. Би аним үздэг фракцийнхантайгаа группээс орчилчаад араас ч очие заяа. Тийм явж. За аним болон манга вебтүүнээс дуртай бол манай групп нэгтээрээ нөгөөхөл хилэнэлтэй угаасаа. За тэгээ бай.